За сайн мэцгаана уу. Тэгээд өнөөдөр 12 сарын 20 2025 он их бодож их үссний эцэс дээр энэ бичлэг маань эхэлж байна. Тэгээд би өнөөдрөөс хойш YouTube хуудсан дээр паблик тохиргоотой бичлэг байршуулж явах болно. Тэгээд юу үзэж сонирхолтой юм бэ гэхээр 21 настай эдрээ ямар бодолтойгоор юу хүсч мөрөөдөөд юуны араас ямар амьдрал туулаад ингэ явж байгаа юм бэ гэдгийг ер нь харуулна гэж бодож байгаа. Тэгээд яг би голцоо өөрийнхөө үзэл бодолтой ямар нэгэн асуудалд яаж хандах байсан талаараа ингээд ярина гэх юм уу. Тэгээд ямар ч тийм баригдсан тогтмол тийм сэдвийн хүрээ бол байхгүй, юу ч хамаагүй ярина. Тэгээд ер нь бол энэ бол миний үзэл бодлын сувг гэсэн үг. Тэгэхээр миний зорилго маань гэх юм бол ямар нэгэн тийм хандалт биш, ямар нэгэн дагагч биш. Би зөвхөн ирээдүйн өөртөө зориулж байгаа. Магадгүй би 20 настай өөрийгөө яаж амьдарч ямар бодолтой байсныгаа 60 наснда 70 наснда харах юм бол, үзэх юм бол эргэж санах юм бол тэр бол хамгийн үн цэнтэй зүйл байх болно. Тэгээ зөвхөн надад гэлтгүй миний хүүхдүүдийн хүүхдүүдэд. Тэгэхээр энэ зүйл айгүй үн цэнтэй гоё зүйл гэж бодож байгаа учраас би одоо ингэж бичлэгээ хийгээд сууж байна. Тэгээд яг миний нэг хитэн сайн найзууд үзэх байх. Намайг яг яаж амьдраад юу яриад байгаа юм бэ, юу бодоод байгаа юм бэ гэж хүсч зорж үзэх хүмүүс л үзэх учраас би нэг амар тийм гэл цал хийгэж бодохгүй байгаа. Би тийм гоё эдит хийхгүй, энд энерги цаг хугацаа бол зарцуулахгүй. Би ингээл камера гаргаж ирээд за би ийм бодолтой ийм хүн би энэ дээр ингэж бодож өнөөдөр ийм боллоо гэх мэтчлэн ер нь явна. Тэгэхээр өнөөдрөөс хойш миний дараагийн бичлэгүүд дээр уулзцаая. Баяртай.